За намайг өстө янзын гоё дахиад шарахыг зааж өгөөрэй. Зааж өгөөч гэд хүсэлтүүд ирсэн. Тийм учраас өнөөдөр би дахиад шаарлаа. Та хэд маань бичлэг дээр лайк дараад ширээж хадгалах мартва. За шууд хоолоо хийж эхэлцгээе. За би дахины гойны цул ашигласан 400 г-ыг идэх хэмжээгээр ирэхэд жижиглээ хэрчээд өгнө гэсэн үг. За ягны 2-1-ээр крахмал хийж өгөөд за 1 ширхэг өндөг 1 цайны албад аваас сармсны нундаг цагаан перц хийж өгөөд сайтар утгаад өгнө. Цагаан перц байхгүй бол хар перц хийж болно. За Чингис шар хариг маань шинжлэх юм гоё савлаад болсон байна. Мэдээж шарсан дахиад шар хариг төгс цогцсон. Тийм ч утгаараа би өнөөдрийн хоолныхоо дараагаар Чингис амьд шар харигаа сонголоо. Ам цавсан байна. Дахиад баазрын зөөлөн шүүслэг болоход Чингис рафтнаасаа баазрын хийж өгөөд утгачнаад лизэнаа. За зурмаг буюу лизо маань бэлэн боллоо. За үүн дээрээ дахиад хийж өгөөд сайтар утгаад өгнө. За дахиад шууд одоо шарцгаая. За хариулын тавандаа тосоо хийгээд халаад ирэнгуут нь дахиад хийгээд өгнө. Тосоо гүйц таасныхан дараа хийгээрэй. Халааг багт нь их юм бол тосоо ууч штэ. За дахиад маань ийм гоё ингээд шаргал битээ болгоо шарагдаад ирнэ. За тэнгуут нь дахиад сайхан шүүгэл давчнаа. За хэдүүл одоо шууд соус нь хариулцгаая. Хариулын тавг алаагаад баазрын мас хийж өгөөд сармас нэг хүмсийг за баазрын халуунагаа хийж өгсөн. Таад маань хийхгүй бас болно шүү. Баазрын нутаг цаангаа зүрчэн эс 2 албаа цагаан цуу сой соус зүрчэн шүүс за зүгийн балнаас хийж өгнө. За баазрын ингээд буслаад ирэнгуут нь жоох дөрвөлээд крахмал хийж өгсөн байгаа. За соус ингээд баазрын буцалж байгаа хооронд нь хоолн дээрээ зүрчээ ингээд арилгаад хэрчээд өгсөн байгаа. За соус маань бэлэн болж гоё хөтгөөд аяга болсон байна. За одоо үүн дээрээ дахиад игээд цагаас хэсрээд холиод өгнө. За үүн дээрээ баазрын өнгө оруулаад ноос онгоо гүнжтэй үрээ хийж өгөөд дээр нэмээд зүрчээж өгөөд за өнөөдрийн маань оранж чикен маань бэлэн боллоо. Бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Нэр намайг фоллоу гэж таараа.